Одмондөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар гэр бүлийн сонголт Улаанбаатар гурал компани болон Цахим ирээдүйд хамтдаа G-Mobile ивент тэтгэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107 83.3 гэсэн остолионоор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр Марат өгч маань Шотландын Помпей Скарабригийн талаар ярьж өгнө. Студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан, хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. За тэгэхээр одоо яг нөгөө нүүдэлчнээс суурьшмал амьдралд шилжсэн одоо хүн төрөлхтний түүх гэхүү те одоо нөгөө неолитийн үеийн гол өөрчлөлт болсон одоо хүмүүс маань нөгөө орон гэртээ болоод шавар чулуугаар орон сууц бариад одоо тавилгатай болж эхэлсэн гэх юм уу. За энэ цаг үеийн одоо яг бодит түүхэн баримт гэдэг одоо би бас ингээд дураараа хэлчлээ. За орно одоо манай археологийн нууцуудын нэвтрүүлэг дээр ингээ байнга оролцож байгаа учраас одоо чи баг ингээ археологч болж байгаа шүү дээ тий. Айгүйх баяртай байдаг дандаа ингээл тий. Сэдв болгон дээр айгуу гой судалгаатай яриад байдаг. За тэгээд амьдрал буцалж байгаа хүн үймсэн их хөлийн хот тий 2 өдрийн дотор газрын хөрстөд тэгшрээд сүйрцэн түүх бол хүн төрөлхтний түүх нэг тийм тохиогдсон зүйл биш байгаа байхгүй. Урд өмнө бол хоцойрон тий хүн амьдарч байсан газар нутаг бол байгалийн бэрхшээл эсвэл хоол хүнсний дутагдaltaй гэх мэтлэн дайн тулаан ийм зэрэгс ингээ алга болдог байсан болвол нийтийн тооллын 79-р оны 8-р сарын 1-ний өдөр тий энэ Визувийн галтууд дэлбэрч бэлдэн байсан Помпей хот руу ингээд халуун лав цутгаснаар тэр хот тэр чигээрээ үнсэн тавраг болсон. Гэхдээ энэ үнсэн тавраг болж байгаа үйл явдал нь тухайн үед тэр хотод яг хүмүүс ямар байрлалтай байсан яг тэр байрлалаараа ингээд хадгалагдаад үлдчихэж байгаа гэсэн үг үү лавн дарагдаад гэсэн үг. Тэгээ энийг ч одоо хотыг ингээд малтан судалсан судлаачд бол сүүлд нь одоо нэг гипс шахна гэж яддаг шүү дээ. Гипсээр ингээд тэр хөвүүдийг нь аваад хүн төрлөخت нь яг тэнд байсан хотын иргэдэн маань яг яаж насарсан бэ гэдгийг нь харуулж өгсөн. Энэ нь өөрөө дайн дайжны хөлд сүйдэх эсвэл цагийн аясаар өөрчлөгдсөн хувирах ийм боломж бол Помпей хотод олдоогүй гэсэн үг байхгүй юу? Тиймээс өдөр тутмын амьдрал нь энэ визуэ дэлбэрэх хүртэл ямар байсан яг тэр чигтэл цаг хугацааны гүнд хадгалагдаад үлдсэн гэсэн үг. Энэ нь өөрөө хотын амьдрал ер нь яг ямар байсан бэ гэдгийг бол мэдж болохоор. За орчин цагт бол жуулчдын хөл тасардгүй бүх дэлхийд алдартай газрын нэг бол ингээ Помпейн туйраас 2000 км-ийн зайд одоо ингээ содон маш их юм нууцлах газар байгаад байгаа. За яг л энэ хот шиг цаг хугацааны гүнд хөссөн мэт үлдэж өнөө цагт иргэн олдсон тиймдээч Шотландын Помпей хэмээгддэг Скарабригийн тухай бас гайхамшигт ингээд Оркенегийн арлуудад хадгалагдсан үлдсэн хүн төрөлхтний түүх соёлын өв болох бусад объектын тухай өнөөдөр археологийн нууцуд гэдэг дугаараараа ярих юм. За нийтийн тооллын өмнөх 10,000-аас 4,500 он орчим болвол энд бол шинэ чулуун зэвсгийн үе үргэлжилсэн байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүс нүүдлийн амьдрал хэв маягаа ингээд орхиод ер нь нэг газар нүүдлийн гэдэг нь одоо сүргээр амьдарч байгаа шүү дээ. Нэг газар нэг нутагт тогтон сууршиж үүнийгээ дагаад газар тариалан мал аж ахуй эрхэлдэг болж байгаа. За ахуй амьдралын хэмнэл нь ийхүү өөрчлөлтөд зэрэгцээд тэд болох ингээд чулуун зэвсгээ ингээд үзүүрлэн сайжруулах аж ахуйгаа ингээд ахуйда хэрэглэх багаж хэрэгслээ илүү боловсронгуй болгож ваар сав чимэглэл зүйлттэй тогоо шанаг гэх мэтлэнгээр яг хүн төрөлхтний амьдралд юу вэ хэрэгтэй гэдгийг энэ бүхнийг өөрөөсөө ингэж хэрэглэж эхэлсэн байгаа. За тэгээ энэ үеийг тодорхойлох гол онцлог бол мэдээж чимэглэл зүйлт ваар савнууд баггүй. Түүнээс гадна шинэ чулуун зэвсгийн үед хүмүүс анхны суурин тосгоныг ингээ байгуулж энэ хэрээр нийгмийн харилцаанд суурилсан зан үйл уламжлал тогтож эхэлсэн. Монголд ч гэсэн яг л ийм адилхан шинэ чулуун зэвсгийн үед анх нөгөө газар гэр сууцтай гарч эхэлж исэн. За тэгээ энэ үеийн хамгийн сайн хадгалагдсан үлдсэн чулуун суурин бол Скарабри Шотландын энэ Оркенегийн арлууд гэдэг газар байгаа. За Шотландын хойд захад далайн хүйтэн давалгааг тосон орших далаад жижиг арлаас бүрдсэн энэ нутагт шинэ чулуун зэвсгийн үеийн археологийн олдрууд нууцлах чулуун хөшөөнүүд зэрэг энэ дурсгалууд байдаг. Өдгөө ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн Скарабри мөн одоо энэ Бродгарын хүрээ, Мишокийн бунхан, энэ Стеннесийн босоо чулуунууд хэмээх 4 объектын тухай өнөөдөр онцлон ярих юм. За 1850 онд Шотландд маш хүчтэй шуургадагдсан. 200 гаруй хүн энд ингэж өхөж үргэцсэн байгаа байхгүй. Тэгээ энэ маш аимшигтай энэ газар шуурганы нөлөөгөөр Умард Орникийн хамгийн том арал энэ Минландын
Ингээд Минладыг ч бас ингээд тойроогүй ингээд тэнд бас үргэлжилсэн. Тэгээ хүчтэй шуурга толгодыг хөрсний өнгөнд давхраг ингээд хуулаад явчихсан гэсэн үг байхгүй. Хуулаад явчихсан. За тэгээд тэндээс нь яг юу илэрсэн бэ гэхээр чулуун зэвсгийн үеийн суйрангууд ил гарч эхэлж байгаа. Хөөх. Тэр салхиар нь байгалийн тэр нэг юмар гэсэн үг байхгүй. За яг хуу нэгдүгürt бол ийм шуургаар гарч иж болно. Хоёрд бас үерийн ус одоо тийм ингээд усанд ингээд илэгдэх гэдэг ч юм уу үерийн ус масаар ингээд нэг археологи олдрууд бас гарч ирэх тохиолдлууд байдаг байхгүй. Байгалийнхаа жамаар гарч иж штэ тийм. Монголд ч гэсэн яг тэгж гарч ирсэн штэ бас. Одоо яг энэ зүүн гэсэн үг байхгүй. Хүннүгийн булш одоо ингээд үер уснаас ингээд гараад ирсэн бүр ингээд 10 хэдэн булш ингээд малтаад үтсэн 8 хүртэл тоногдоогүй байж байгаа. Энэ жилийн бас нэг археологийн гайхамшигт нээлтүүдийн нэг байхгүй. Яг тэрнтэй адилхан яг ингээд салхины нөлөөгөөр ингээд гараад ирчихсэн. Тэгээ энэ бол хичнээн зууны турш зузаан хурцсан доор тийм нуугдан байсан уг суурь зүгээр нэг чулуун оромж төдий биш. Археологийн чухал олдвор гэдгийг харин орой л хожим тогтоосон байгаа байхгүй. За Скараберг гэх энэ одоо өндөрлөг толгод гэсэн үгнээс үүссэн бөгөөд энэ хувирсаар байгаа Скараберг болж байгаа юм. За шуурганд хууларсан одоо хөрсний доороос дээвэр гэх юмгүй жижиг чулуун байшингийн хан харагдаж байгааг нутгийнхан олсноор Скарабергийн түүх шинээр эхэлсэн. Гэвч нутгийнх нь энэ төөрийг төдийлөн тоосонгүй. За ямар тач анхны маллах судалгаа хийтлээ 1860-ад онд онтоо зоолгож байгаа юм. За харин Скайл хэмээх эдлэн газрын эзний хүү археологи судалгааны мэдлэгтэй Уильям Грэм Уатт гэдэг ингээд энэ хүн байшингуудыг судалснаар шин таамгийн эхлэлийг тавьсан байгаа байхгүй. Эртний бараг л бүх хот суурингийн адил дээрэм тонуул Скарабергч бас тойроогүй. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр 1913 онд тонуучид энд иж 7 хоногийн дотор хурзээр ухаж өмнөд чухал олдруудыг нь авч удсан гэдэг. Хожим 1924 онд дахин хүчтэй шуурга дэгдэж Скарабергийн нэг байшингийн хэсгийг нураасны дараа л газрыг хамгаалan мэрэгжлийн төвшөнд судлах шаардлагатай гэж үзсэн байгаа. За хариуцлагатай нүсэр энэ ажилд бол Эдинбургийн их сургуулийн профессор Гордон Чайлд томилогдоод 1927 онд Скараберед 90 анхны томоохон одоо юм бас системтэй матлагыг хийсэн байгаа байхгүй. Сонирхолтой нь Гордон Чайлд профессор бол Маргарет Симпсон, Маргарет Митчел, Мэри Кеннеди, Маргарет Коул хэмээх юм 4 эмэгтэй оюутны хамт энэ судалгаа хийснийг нь өмнөх одоо ингээд хуучин олдсон зурагнаас нь ингээд баримжаалаад хийсэн байдаг ингээд тогтоосон байдаг. За одоогийн бид бол ингээд шинэ чулуун зэвсгийн үеийн хүмүүсийг төсөөлөхдөө энэ хүүхлэг кинон дэр гардаг гэдэг ч юм уу те нэг юм сонир хүүхлэг байгаад дээ шүү дээ чулуун болгоор машин жишээ хийсэн. За ер нь яг нэг юм бүдүүлэгдөө те эсвэл нэг юм орхигдсон, хаягдсан гэдэг ч юм одоо өөр юу юмдээ ийм байсан бол яг тэгвэл 50000 жилийн түүхтэй Скараберг хэмээх тосгоноор ингээд жишээ авах юм бол уг тосгоны ингээд 8 байшингийн үндсэндээ хос ингээд хавтан бүхий чулуун ханнууд бөгөөд дээвэр гэх юмгүй тавилга сэлт болох ор ширээ гэхтэл засаж янзалсан байгалийн чулуунууд байсан байгаа. За байшингууд чулуун шүүгээтэй бие засах тасалгаатай ч байсан. Тэг бас нэг байшингийн дундаж хэмжээ нь бол 40 м². Бөгөөд нийт сууцны тооноос үзвэл тухайн үед хамгийн ихдээ 50 орчим хүн амьдарч байсан гэж таамагладаг. Тэг байшингийн төвд бол том дөрвөлжин гал тоогоо бий. Энд хоол хийж гал төлж дулаасдаг байсан нь лавтаа байгаа байхгүй. Гэхдээ яг юу төлдөг байсан нь тодорхойгүй. Профессор Чайлд бол анх тэднийг энэ хөдөр төлдөг байсан гэж үзсэн боловч судалгаагаар тухайн үед энэ нутагт одоо ингээд хөдөр ингээд хөрөлцөг хэмжээгээр ингээд үүсч амжааг байсан байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй хуурай мод аргал буюу тижээдэг малынхаа баас хатаасан далайн замаг төлдөг байсан байх магадлалтай гэж байгаа. За тэгээ Скарабергийн оршин суугчид байшин руугаа гүн одоо ингээд нүх ухаад барьж байсан нь салхитай хүйтэн уур амьсгалд дулаалга болохоос гадна байшинг нураахаас хамгаалах арга байсан бололтой гэж. Байшин бүр чулуугаар хийсэн тавир, шүүгээ, сандал, авдар гэж хэлж ингээ болох хайрцаг бий гэж. Харин тийм харахад бүр яг гоё ингээ тавилгуутай байрлал зайл шиг харагдаж байна тий. Бид нар бас одоо нөр археологийн судалгаагаар ингээ хөдөө явдаг гэдэг чинь тий. Тэгээ хөдөө явахдаа ер нь за юу яйдөө бүгдийн одоо хаашаа тий. Гэхдээ заримдаа бол байгалийн бүтээгдэхүүнүүд ашигладаг байхгүй. Ялангуяа манай одоо гол мод хоёр чинь чулуу ихтэй. Тэгээ булчнаас малцсан чулуу молуунуудаар айгүй гоё сайхан ингээд тавцсан мавцсан засаа ширээ сандал хийгээд тэгээ оройн ингээд галаа төлдөг. Би ч өнөө хоол хийжсэн зураг үзүүлсэн чинь 3 төрлийн хоол тий 60 хүн. Тэгээ тэр чинь яг л нөгөө хавтгай чулуугаар гэсэн үг байхгүй. Хавтгай чулуугаараа тэрсэн тэрэн дээр ингээд мах цахаа шаарж идэхээр чинь яг л энэ чулуун төсгөө очсон юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгэл тэндээс чинь ингээд харах юм бол тэнд чинь яг л ингээд галтагаагаа бол тэр чигээр чулуугаар засаж байгаа шүү дээ. Тэгэхээр надад бол ингээд айгүй гоё харагдаад байгаа байхгүй. Надад ч гэсэн. Суусны орцод бол намхан бөгөөд чулуун хавтангаар хадаг
хаадаг те юм хаалга ясан төгжөөтэй байсан байгаа байхгүй. Зарим байшингийн жижиг чулуун өргөөгөр ингээд дамжин ус зайлуулах чулуун сувагтай байсан жорлонгийн зориултаар ашиглах хэсэг байж байгаа. За Скараберигийн ихэнх сууц ижил зохион байгуулалттай хаалганы эсрэг хананд том чулуун тавир, баруун талд нь том ор, зүүн талд нь арай жижиг ор байсан байна. Тэгэхээр энэ том оронд нь ямар учиртай, жижиг орон ямар учиртай юм гэхээр одоо яста хүйстэй холбоотой байгаа байхгүй. Том оронд нь эрэгтэй хүн одоо ерөх гэрийн тэргүүн гэдэг ч юм уу, жижиг оронд нь эмэгтэй хэвтдэг байсан байгаа. Тэгэхээр энэ үйл явдал бол Шотландын Хебридийн арлуудын уламжлалд 20 дугаар зуун хүртэл яг үргэлжилсэн байж байгаа. Тийм. Ингээ том ор, жижиг ор гэдэг тийм. Саяхны хүртэл гэсэн үг юм байна шүү дээ. Археологчдын онцолдог эрт цагийн хүмүүс бол өнөөгийн биднээс үнэн хэрэгтээ бол нэг хол ялгаагүй байсан байгаа юм. Ямар сандаа маратхан тэгээ одоо ингээ судалгааны багийнхан чулуугаар хүртэл галтаагаагаа засаад яваад байгаа хөв. Яг тэрнтэй адилхан балар эртний амьдрал бол тун эгэлж ирийн хялбар байсан мэт санагддагч уг чанартай бол чулуун зэсгийн үед ч хүний айж амьдрал ингээд адармаатай олон янз байсан нь энэ зохион байгуулалтаас харагдаж байгаа юм. Суурингийн 8 дугаар байшин бусдаасаа жаахан ялгаатай. Энд авдар тавир байхгүй бөгөөд олон жижиг тасалгаатай бөгөөд хожимын малталгаар бол чулуу, амтны яс, ингээ бугын ивэр цөөнгөө олцсон нь ингээд мөн ингээ гал төлөгдсөн чулуу яндан маягийн ингээ зүйлс олдож байгаа байхгүй. Эдгээрээс үзэх юм бол энд бол ингээ гар урлалын цех ажиллаж байсан. Бусдад одоо багаж зэвсэг хийж өгдөг гэдэг ч юм уу чулуун зэвсэг хийж өгдөг ийм гар урлалын цэг байсан бололтой гэж эрдэмтэд таамагдаад байгаа юм. За Скараберигийн хүмүүс бол голчлон өхөр хонь гахаа маллаж амьдардаг байв. Бараг тариалан эрхэлдэггүй гэж анх ярьдаг байсан ч 1972 онд олцсон энэ үрнээс ахуулаад за энд бол 10-а тариалдаг байсан юм байна гэдэг нь тогтоогдсон. Мөн сууцны галт тогооноос загсны яс хясаа олзон нь далайн хоол одоо эдгийг бас гэрчилж байгаа юм. За археологчид анхандаа энэ суурин бол нийтийн тооллын өмнөх 500 оных гэж үзэжсэн бол 1970-ад оны радиокарбоны шинжилгээгээр за энэ радиокарбоны шинжилгээ гэдэг чинь үнэхээр нэг цаг хугацаа алдахгүй гэсэн үг байхгүй. За алдах юм бол нэг юм нэмэх хасах гэдэг нэг яг ямар лабораторид хийснээс шалтгаалдаг юм л да. За нэг 100 жилийн алдаа гарна гэсэн үг. Тэгэхээр энэ шинжилгээнийх нь хариу нь болохоор нийтийн тооллын өмнөх 3180 жилийн өмнө гэж гарч иж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь одоогоос 5000 жил 5000 гаруй жилийн өмнөхтэй ийм зүйл болоод байгаа юм шиг. За тэгээд 600 орчим жил оршин тогтносон болгон тогтоогдсон байгаа юм. За олон жилийн судалгаа маллахын одоо маллахаар эндээс улаан оохор буудгийн улмөр нилээд нарийн хийцтэй чулуун бөмбөлгүүд арьс шир эдлэхэд ашиглаж байсан болов гэмээр чулуун багаж 30 орчим литрийн багтаамжтай савны ёроолд овёос 10-аагаар нь нэрсэн энэ хэмлэг болон энэ белодана гэж байгаа байхгүй. Энэ болохоор юм сэтгцэд нөлөөлөх ургамлын хольц бүхий архины шавхар болсон байна. За ясан зүв, хутга, хавчаар, загас барихад зориулсан уурга мэт багаж халимны соёогоор хийсэн чимэглэл зэрэг сонирхолтой нандин олдрууд ч гэсэн олдсон байгаа. За тэгээд хүн төрөлхтний түүхийг судлаад байхад арх, дарс, айраг, нэрмэл арх гэдэг ч юм уу гэх мэтлэнгээр байгаад байдаг. Энэ нь ч гэсэн яг чулуун зэсгүй үед ч гэсэн байж л байсан байгаа Мөн 1972 онд хийсэн маллахаар тухайн үед ашиглаж байсан голос, модон бариул, ховилтой ваар зэрэг зүйлсийг илрүүлсэн. Эдгээр олдуураас харахад шинэ чулуун зэсгийн үеийн хүмүүс бидний олонхын маань төсөөлдөг шиг балар, балмад, бүдүүлэг гэд амьдрдаггүй харин ч одоо хүртэл хүн төрөлхтний эдэлж хэрэгэлдэгтэй адилхан зүйлсийг хэрэгэлдэг иргэншсэн ертөнцийгтэл төстэй ахуй хэмнэлтэй байсан байж таарад байгаа байхгүй. Энэ бүхнээс юуг хармаар байгаа юм бэ гэхээр одоо хэдүүл шууд очиод байгаль дээр гэдэг ч юм уу дан чулуугаар хийгээд амьдрахад үнэхээр хэцүү л дээ. Гэхдээ яг амьдраад эхлэх гэдэг ч юм уу ингээд үзвэл бас л гоё амар амгалан амьдрал байх юм бас үгүйсэхгүй. Амьдрчил байсан байна. Тэгээ эн чинь нэг хүн төрөлхтний түүх гэж явж байгаа. Битээр чинь бас хүн төрөлхтний нэг хэсэг болохоор яг ингэж амьдарч байсан, ийм байсан, бүдүүлэг гэж хэлэгдэг байсан чинь тэрнээс бүр хэдэн жилээр ахиулаад тавилгатай, орд иртэй, бүр шүүгээтэй хүртэл байсан гэхээр баярын мэдрэмж бас төрөөд их сонирхолтой гоё. За Скараберигийн Помпейтой холбогдох сэжүүрээ дахин сануулхад байна шүү дээ. Тэс өөр цаг үеийн энэ хоёр газрыг яагаад альддаг вэ? Энэ хоёр хоёулаа эзлэгдсэн, төвөөгдсөн, эсвэл орхигдсон шинжгүй. Яг л амьдрал өрнөж байгаад гинт цаг хугацаа зогссон мэт үлдснээрээ төстэй. Скараберигийн тухай олон судалгаа нийтлэлттэй энэ тухай дурддаг. Архины шавхуурга асгалгүй үдээснийг бодоход энэ газарт юу тохиолдсон болоод оршин суугчид нь ийхүү гинт яагаад алга болсон бэ гэдэг нь айгу сонин асуулт гарч ирж байгаа байхгүй.
архич ховор байсан байгаа гэж тарах гэдэг шүү дээ тий. За түүхчид судлаачдын үзэж байгаагаар бол нийтийн тооллын өмнөх 2500 он орчимд уур амьсгал гинт хүйтэрч бороо ихсэнтэй холбоотойгоор оршин суугчид тосгоно орхихоос өөр аргагүй байдал төрж байгаа юм. За айс шуургаас имээсэн иргэд гинт яран аюулгүй газар руу humгүй сандран зүтгэсэн байх боломжтой гэж. Зарим судлаачдын таамаглалаар бол орсон суугчид нь айжуу тавиу нүүдэлсэн ч тосгон суурингаа сайтар булан нуугаад хөдөлсөн байх нэгуртаа гэж байгаа байхгүй. Ямар ч тач эрт үеийн энэ суурингаас үлдэж хоцорсон дурсгал цаг хугацааны гэрч нь одоогийн Скараберэ болсон юм. За Скараберэ тухайн үед тосгоны төв, гариг ирэхэс ажигладаг те цэг, талагчдын суурин бас ингээд юу яаж байгаа юм байсан гэдгийг ингээд таамаглаад байгаа байхгүй. За ингэж бодох үндэслэлч бас бий гэж байгаа. Үүнийг ярихын тулд энэ оркинын арлуудад хадгалагдсан үлдсэн хүн төрөлхтний түүх дурсгалын бусад үеийг дурдах хэрэгтэй болж байгаа. 2003 онд Бродгор хэмээх эдлэн газрын эзэд тариалангийн талбай нэг захаас нэгэн ер бусын том чулуу олохдоо түүнийг яавч жирийн зүйл биш гэдгийг нь мэдсэн ч бүр эрт дээр цагт нутаг оронд нь хүн сууршиж байсны баталгаа байх магадaltaаг таамаглаж байсан. За мөнхөө чулууг ямархан гайхамшигт олдвор болохыг нь бүрнөө ухамсарлаагүй байгаа. За чулууг анхлан шинжилсэн археологчдын багийн ахлагч Ник Карт хэмээх эрдэмтний дурдсанаар ямар гээчийн зүйл осноо ертөнц дахины нэн эртний түүхийг баяжуулж мэдэх олдвор гартаа оруулснаа тухайн үед хинч таамаглаагүй байжээ гэж. За энэ бол ер нь археологчдод бас л ингээд тодорхойлогдсон. Анх саяныхыг олсон хүмүүс ч бол өөрсдөө археологч биш байлаа шүү дээ. Тэр бүхэл археологчид ч гэсэн өөрсдийнхөө олсон юм яг ямар юм олсон байгаагаас мэдгүй тохиолдлууд байгаад байдаг тий. Энийг би бас ч гэсэн өөрөө сайн мэдээд байгаа байхгүй. За өдгөө археологийн үнэт олдврын үлгийг игддэг. Одоо ингээд Бродгорын сангийн аж ахуйн Оркинегийн бүлэг арлын төв арал дээр буюу Шотландын мөнх ногоон нутгийн хойд эргээс 50-аад км-ийн зайд оршдог. Мөнөх чулуу олсон газар нь дээрх бүлэг арлын алтны хамгийн том уурхайн ойролцоо буюу Харэ болон Стенис нуурын дунд орших хүний эрхийн хуруу шиг хэлбэртэй хойгийн дунд хэсэгт бий. За харин тэрхүү газраас баруун хойд зүгт хагас бээрийн зайд байх нэгэн жижигхэн дов дээр Бродгарын хүрээ хэмээх эртний чулуун байгууламж дүнхийн. Энэ нь алдарт Стоунхенжтэй үе ойролцоо буюу одоогоос бараг 4500 жилийн өмнө баригдсан. Тэгвэл үүнээс хэдхэн зуун метрийн зайд чанх эсрэг буюу зүүн хойд өмнө чигт нь Стенисийн хүрээ хэмээгдэх өөр нэгэн чулуун байгууламж байдаг нь Бродгарынхаас даруй 200 жилээр ахмад гэсэн. За сүр бараатай учир битүүлэг эдгээр чулуун хүрээнээс мөн л хагас бээрийн зайд Браун хаус нэртэй суурин байх. 5100 жилийн тэртегээс хүн сууршиж байсан гэх уг тосгонд баруун хойд Европ дахь эртний чулуун бунхнууд дотроо хамгийн эртнийх тооцогдох өмнөх тооллын 3000-аад оны үед баригдсан энэ Мишо хэмээх нуман хаалгад бунхан бий. За нутгийн ард уг бунхныг нь энэ тооллын 1153 онд хүртэл буюу викингчүүдийн халдаар ирж эртний чулуун байгууламжуудыг сүйтгэх хүртэл бараг олонх нь мартаад байсан. Ерөөсөө Мишокийн бунхан болоод дээрх чулуун хүрээнүүдийг ойр орчимд нь үзэж сонирхууштай гүндээ одоо ингээ эртний түүхэн уул мөр бүхий газар олон байдаг. Хойд Европ дахь нэн эртний үед хамаарах хоц хойронгуудаас хамгийн эртнийх болох Скараберэ гэхэд л Браун хаусаас ердөө 8 км-ийн зайд байх жишээтэй. Жил бүр хэдэн сая хүний хөл дарагдахаас ч болдгоо эртний түүхэн улбаан тэр ч юм уу гэдэг те Стоунхенж мэтийн газраас илүүтэй Оркинегийн төв арал шиг алас зэлүүд нутагт нэн эртний хүмүүс аж амьдрал тухайн газрын орны онцлогтой танилцах боломжтой гэж нутгийнхны хэлцдэг нь үнний ортой байгаад байгаа байхгүй. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулъя. За тэгээ надад бас нэг сонин мэдрэмж төрлөө л дөө. Одоо тэр 5000 жилийн өмнөх одоо тэр айл гэрийн дотоодын орчин те бид нэр ер нь тэрийг нэг айхтар алдаагүй л өнөөдөр бас ингээд яг эндээ юмаа тавьдаг юм уу бас тийм л яваан байна. Тэгээ мегалитс гэдэг энэ чулуун байгууламжууд бас тэ алдартай олон чулуун байгууламжаас бас өнөөдрийн энэ ярьж байгаа нь бас тун онцлог байгаа нь гоё юм аа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Улаанбаатар гурил за гэр бүлийн сонголт Улаанбаатар гурил компани маань эвэнд итгэж ажиллаж байна. За Улаанбаатар гурил нийт 25 жилийн одоо үүх түүхтэй 25 жилийн туршлага дээр одоо үндэслэн стандартын одоо үйлчлэгийг биднэрт үзүүлдэг ийм газар байгаамаа. Тэгээ эднийх бол нэг гурил гэхээр бид нар чи яг нэг гурил төсөөлөд байдаг бол эднийх 7 төрлийн ийм гурилтай байдаг шүү. Тэгээд дээд гурил, нэгдүгээр гурил, хоёрдугаар гурил, хэвэгтэй гурил, бүхэл үрийн гурил, за эрүүл мэндийн гурил гэдээ байдаг. За оёостой гэсэн одоо ийм бүтээгдэхүүнүүдээс та бүхэн өөрийнхөө бас сонголтоор ингэж авч болох нь.
За эднийх бол одоо бусад гурилын үйлдвэрүүдтэй харьцуулахад бол цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг. За эрчим хүчийг 25% бага хэрэглэдэг байгаль орчинд ээлтэй орчин үеийн ийм цогц үйлдвэр юм аа. За өнөөгийн одоо хүмүүс бол те байгаль орчноо ингэж хамгаалж байгаа, усыг одоо хайрлаж байгаа ийм газруудтай бол илүү их үн цэн гэдэг зүйлүүдээ үүнд нь бас оршиж байдаг. Тэгээ Туркийн Alabala компани нь дэлхийд тэргүүлэгч гурилын төхөөрөмж, за үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн олон оронд ингэж үйлдвэрээ суйрлуулсан байдаг юм байна. За энэхүү Улаанбаатар гурил брэнд нь Монгол улсын гурилын зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа ханган ажиллаж байгаа. За үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ гэд брендийн нэр хүн дээрээ үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч болж чадсан. Тэгээ гадна дотн явж байхдаас ингээ гурилын нийтгээр нэг л ингээд өөр байгаад идэх те. Тэгээ Монголдо ирээд Улаанбаатарынхаа гурилаар хийсэн бууцаа идэх ч бас шал те их орны гоё мэдрэмжийг бидрүүлдэг гэж хэлж болно. Тэгээд бүхэл одоо том зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, гэрийн доотхон сэдэлгүүрээсээ та бүхэн одоо энэ бүтээгдэхүүнүүдийг авч болно. За Facebook хуудас нь бол Улаанбаатар флуур гэд бичээд та бүхэн дагаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. За тэгээд археологийн маань гайхалтай нэвтрүүлгүүдийг бас ивентэд гэж хамтарч ажиллаж байгаа. Танай байгууллагын хамт олонд их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За Бродгорд очиход бол эртний хүмүүсийн бишрэх сэтгэл төрхөөс гадна өдгөө хойд Европт хийгдэж буй археологийн хамгийн том ажил болох Бродгорын хушуу хэмээх эртний ёслол хүндэтгэлийн ингээд юм цогцлборын судалгаатай биеэр танилцах боломжтой. Хөл бөмбөгийн дөрвөн талбайг нийлүүлсэтэй тэнцэх ийм хэмжээтэй энэ цогцлбор орчин цагийн бидэнд 5000 илүү жилийн тэртээ амьдарч байсан хүмүүсийн талаар түүхийн ямар ч ном судраас ч илүү бодтой төсөөлөл өгч байгаа. За угаасаа энэ цаг үед ч нөө бичиг үсэг гэдэг зүйл байгаагүй тий. Энэ цаг үеийн түүхийг тодорхойлно гэдэг нь бол өөр археологийн судалгаа. Археолог гэдэг бол яг монгол хэлэндээ бол өв гэртний түүх гэсэн үг. Тэгэхээр яг ингээ боддоор нь ингээ очиод үзэх юм бол тэнд байсан чулуун зүсгийн үеийн хүмүүс яг яаж амьдарч ирсэн юм бэ гэдгийг одоо манай найруулагч өгж байгаа зурагнаас харах юм бол үнэхээр бишрмэр сайхан байгаа байхгүй. За Бродгорын хушуутай танилцсаных тий дээр дүрцэн Бродгорын хүрээ орших толгодыг ярих нь бас ингэ зүйтэй байгаа байхгүй. За нийт 26 баганд бүхий ингээд анхандаа 60 байсан гэж эрдэмтэд ингээд хаамгалдаг байгаа байхгүй. За тэгээ уг чулуун байгууламж дээрх ёслол хүндэтгэлийн цогцлбортой олон зүйлээр ингээд холбогдож байгаа юм. Бродгорын чулуун хүрээ нь бол 104 м өргөн бөгөөд толгодын орой дээр яг л титэм адил үзэгдэж байгаа. Дунджаар бол ингээд нөгөө нэг 4.5 м өндөр аврах том чулуун байгууламжуудын дунд зогсоход тэр бүхнийг хүний гараар ингээд толгод өөд чирч байгуулсан гэхэд өнөмшгөд бэрх. Аврах чулуудын заримыг нь бүр 20 км-ийн цаанаас авчирсан гэж орчин цагийн судлаачид үзээд байгаа. Гэтэл Британий гол арлуудаас олдсон одоогор хамгийн эртнэх гэж тооцогдох модон хүрд өмнөх тооллын 1100 оны үед буюу Бродгорын хүрээ байгуулагдахаас даруй 600 жилийн дараах үед хамрагдж байгаа. Чулуун хүрээг тойрсон шуудуу 9 м өргөн 3 м гүн бөгөөд энэ том чулууг нэгч төмөр багаж ашигладгүйгээр чулуу буюу одоо хүн төрлөختөн те ингээд нөгөө төмөрлөг ингэж хэрглэж эхлэег байгаа штэ. Энэ үед яаж татсан юм бэ гэхээр ингээд эртний хүмүүс ингээд бишрэхээс өөр аргагүй болчиход байгаа байхгүй. Яалчгүй тэр үедээ яг тэр зэвсгээ ашиглаад чулуун зүсгээ ашиглаад те одоогийн ингээд биднийг сэтгэж чадахгүй юм сэтгэж чадаадсан гэдгийг л харуулдаг штэ. За Бродгорын хүрээний нийт өргөн нь бол энэхүү бэхлэлт буюу шуудууныхаа хамт 130 м болно. Энэ нь аврах том алсыг харагч Лондоны нүд гişиг хэмжээтэй гэсэн үг. Британийн нутагдах шин чулуун зүсгийн үед хамаарах эртний барилга байгууламжуудаас гагцгүй одоо ингээд юу яаж байгаа байхгүй энэ чулуун хөрөөнүүдийн одоо ингээд том гэдэг ингээд байгаад байгаа ш тэ. Эдгээр бол бас нэлээд томдоо тооцогдоод байгаа байхгүй. Тийм байна. Бүр 20 хэдэн давхар байшингаас ч өндөр бараг 30 эд ч юм уу те. Тэгэхээр энэ Бродгорын хүрээ бол мөнөөхөн алдарт Стоунын хэмжээс ч том болж тараад байгаа. Тэгээ Стоун хэмжийн голчийн хэмжээ тойрон хүрээлсэн хамгаалтын шуудууныхаа хамт 100 м-с хэтэрдэг байхгүй. За Бродгорын хүрээг чухам юунд хэн зориулж байрсныг хинч мэдэхгүй. Гэхдээ мөнхөө шуудуун дээгүр гарах нэгэн нарийнхан жимд хамаг нууц нуугдж байж мэдж байгаа. Одоо мэдэх. За хүрээний дотор орцож тэндээс гарах гарцч болдог тэр жим ямар учиртайг чухам юуны учир зүүн өмнөд зүгт ханддгийг олон жилийн турш хинч мэддэггүй. Бүр үнэмшилтэй таамагч дэвшүүлдэггүй байсан байгаа байхгүй. За харин уг өгүүлгийн ихэнд дурдсан Бродгорын тариалангийн талбайгаас аврах том чулуу олдоход л зарим нэг асуултнуудын хариулт одоо л ингээд олдож эхэлж байгаа. За нутгийнхан Бродгорын хошуу цогцлборыг Бродгорын хүрээ баригдсан өмнөх бүтэн мянган жилийн турш ашиглаж байсан бололтой.
археологчдын таамаглаж байгаагаар энэ хоёр газар нь ганц ингээд байрлалын хувьд ч бус давхар зориултаараач өөр хоорондоо холбоотой байжээ. Өдгөө явагдаж байгаа Бродгерийн хошууг судлах ажил нь шинээр баригдаж буй барилгын ажил шиг харагдаж байгаа. Учир нь цогцлборын тулгуур ханнууд нь баригдаад удаагүй мэт өөгүй бат бөх. За зарим хан нь бүр 4 м зузаан бөгөөд тэгш 60 хэмд ингээд өнцгтөө туурахчдаг байх. За чулуун баг нь хан бүр нь давталгшгүй өөр хэрнээ хажууд хэсэгтээ яг цав нийцэж байгаа байхгүй. 5500 орчим жилийн тэртээ баригдсан гэхэд энд гайхаж бишрэхгүй байхын аргагүй дүр зураг харагдаж байгаа. Тэгшлэгч, бутлагч, алах, дөш, төмөрлөг, хурд бүр хамгаалтын дуулагч бий болоогүйд баригдсан барилга гэж бодохоор бүр гайхмаар гэж. Тийм. Одоо хэдүүл ингээл энэ зураг хараад л тэр үргэлгийг ингээ харж хадал ойлгомжтой байгаа байхгүй. Би одоо нэг 2014 баг 11 жилийн өмнө байна да. 11 жилийн өмнө нэг энэ блокор хашаарсан байгаа байхгүй. Блокор хашаарсан. Тэгэхээр тэнд би 1 мм-ийн ч алдаа гаргаагүй. Нөгөө нивлэрээр ингээд хэмжиж байгаад хийсэн байхгүй. Тэгэхдээ блок болгож өөр яг адилхан хэмжээтэй. Шавар чинь яг адилхан хэмжээтэй тий. Тэгээ нэг айлын ингээ хашаа машаа блок ингээ харахаар чинь ингээд нэг өрөлт нэг ингээд нэг явцсан тий. Эсвэл ингээ яваад байдаг шүү дээ. Тэгээ ингээд одоо энэ үргэлгийг харахаар яг тэгшин хэмтэй явж гинэ гэдэг бол эн чинь нөгөө нэг нэглэрч байхгүй саяны тэр багжуулж байхгүй шүү дээ тий. Тэгэхэд яаж ингэж хийсэн бэ гэдэг нь өөрөө гайхаас өөр байхгүй. Нарийн тооцоолол гэдэг зүйл энд байж л байсан байна гэдэг зүйлийг хараад байгаа тий. За үүнийг Бродгерийн хошууг судлах карт нарын ингээ эрдэмтдийн ахалсан археологийн ажил бүрч баталж байгаа юм. Хэмжээний хувьд ч цогц байгууламж болохын хувьд Бродгерийн хошуутай дүүх бүтээл өнөөг хүртэл Европын хаанаас ч олдоогүй. За судлаачдын сүм хэмээн нэрийдсэн цогцлборын төв барилга гэтэл нийт 465 м талбайтай бөгөөд түүн дотор авраг том нийтийн танхим хүртэл багтаж байгаа. Цогцлборыг тойрон дунджаар 365 м өндөр хан сүндэрлж байгаа байхгүй. За уг хааныг зүгээрч нэг өргөөгүй харин сайтар төлөвлөж ихэд чамбаалан босгосон нь харвас илэрхий. Гэхдээ цогцлборын хэмжээ болоод хэв маяг те энэ нь дангаараа чулуун зэвсгийн үеийнхний талаарх орчин цагийн хүмүүсийн төсөөлийг өөрчлөх үйц бас бишээ гэдэг. Харин гойж шинэлэг бараг орчин үеийнх мэт бүтээлч байдал нь Бродгерийн цогцлборыг байгуулсан эртний хүмүүсийн талаар урд өмнө төрж байгаагүй онцгой хүндэл бишрлийг мэдрүүлэх юм. За уул цогцлборын зарим барилга бүр чулуун дээвэртэй байдаг. Мөн Умард Европ дахь хамгийн эртний ханын зураг чимэглүүд төдийгүй Бааран эдлийн хамгийн эртний олдрууд ч энд бий. Түүн дотор хар цагаан, улаан, зэрэг, хурц тод өнгө хослуулсан гоёмсог сав суулга хүртэл байж байгаа. За Бродгерийн цогцлбор байгууламжаас шинэ чулуун зэвсгийн үеийн гар урлалын нийт 700 орчим бүтээл олдсон нь Британий бусад хэсгээс олдсон эртний чулуун эдлүүдийг нийлүүлснээс ч олон юм. Үүнээс үзэхэд энд явуулын ус бус олон мянган жилээр амьдарч ирсэн хүмүүс аж түрэн бүтээн байгуулж суурьшиж байсан гэдгийг нь нотолж байгаа юм. За археологчид ч үүнийг баталдаг. Бродгерийн цогцлбор газрыг ойролцоогоор 1300 жилийн турш тасралтгүй ашиглажээ. Харин өмнөх тооллын 2300 оны үед гэсэн үг шүү дээ. Нийтийн тооллын өмнөх 2300 оны үеэс балгас болсных нь өмнөх нь энэ 400-аад үхрийн шаантны ясыг болсон байгаа юм. 400 үхрийн шаант одоо шаант яс штэ. Тий. Тэгээ нэг үхрийг бүхэл одоо ингээд мах гэд үзээд 200-аад хүнд хүртээмжтэй гэж тооцох юм бол Бродгерийн хүрээнд асар том найр наадам юм уу цуглаан болсон гэдэг нь тогтоогдож байгаа байхгүй. Харин тий. За энийг хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд тайлбарлая тий. За тэгээс сонирхолтой шүү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Цахим ирээдүйд хамтдаа G-Mobile компани вэндтгэж ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр маш гоё урамшууллыг та бүхэндээ заарлах гэж байна. Тэгээд хязгааргүй хэрэглээтэй дараа төлбөрт үйлчлэгээ. За дараа төлбөрт үйлчлэгээ гэхээр таны санаанд бас яг юу орж ирдэг вэ? Тэ дата удаашрах юм уу? Сонгосон багцаас илүү төлбөр гарах ч юм уу? Нэг тиймэрхүү бас тэ юм бодогддог байж магадгүй. Тэгвэл G-Mobile-ийг хэрэглэгчид яриа датагаа хүснээрээ хязгааргүй ашиглаад сарда 20,000 төгрөг төлөх боломжтой гэсэн үг. Тэгэхээр ямар ч тоолоор одоо тий таны утасны дата бол ярианд гүйхгүй гэж бодохоор бүр энэ бол маш сайхан боломж байгаад байна.
За энэхүү урамшуул нь энэ дараа төлбөр үйлчлэгээний 40 мянган төгрөгийн багцыг сонгож шинэ хэрэглэж болсон, багцаа ахиулсан, урьдчилан төлбөр үйлчлэгээс дараа төлбөр үйлчлэгээ рүү шилжсэн бүх хэрэглэгчдийн одоо сарын суурь хураамжийн 50% нь хөнгөлүүлсэн одоо ийм үйлчлэгээ юм аа. Одоо 40 мянган төгрөгийн үнэтэй байсан байна те. За хэрхэн авах вэ гэхээр шинэ дугаар авах гэж байгаа хэрэглэгчд маань заавал салбарт одоо очлоггүйгээр зүгээр л байгаа газараасаа G-Mobile аппликейшнээс авчих боломжтой. Мөн G-Mobile цэгийн вебсайт болон CU-гийн бүх салбараас eSIM одоо дугаараа үүсгэн авах боломжтой. За тэгээд энэ урамшуулал 2026 оны 2 дугаар сарын 18-ыг дуустал үргэлжлэх учраас бас баярын өдрүүдээр за нөвлийн урт хугацаанд та бүхэн маань бас энэ гоё үйлчлэгийг аваад ашиглах юм бол за мэдээж одоо цаашдаа тэгээд ашиглах юм бол эднийх бол ийм гоё тоолгоргүй гэх юм уу ийм үйлчлэгийг та бүхэн санал болгож байгаа юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг G-Mobile Facebook хуудаснаас авах боломжтой. Мөн 98 10 36 36 болон G-Mobile-ийн хэрэглэгчвэл 36 36 гэсэн дугаараас аваарай. Тэгээд нөгөө боломжийг ашигладаг гэж хүмүүсийг хоодог гэдэг шиг тэгээ энэ гоё боломжуудыг бас манай аудиторын сонсогч маань ашиглаасай гэж хүсэж байна. За нэвтрүүлгийг ивэнтэтгэж хамтарч ажиллаж байгаа G-Mobile-ийнхаа хамт олонд маш их баярлалаа. За баярлалаа. За энэхүү их цугларалтаас хоошоогоо бол энэ бродкастын хошуунд яагаад олон хүн цуглахаа болсон нь харин тайлбарлагдчихгүй нууц байгаа. Мөнхөө сүүлчийн их найрын уул мөр болоод археологийн бусад олдвор мөн цогцлборын хэмжээ загвар зэрэгээс үндэслэн судлаачид эндхийг тодорхой зан үйлийн өргөө зүг зүгийн хүн зон олноороо цуглардаг төв байсан гэж таамаглаж байгаа. Тэр олон хүнийг магад хэдэн мянгаар нь тоодогдох зочдыг нэг дор байлгаж зан үйлийг гүйцэтгэн бүхнийг зохион байгуулна гэдэг нүсэр том ажил байсан нь тодорхой. Тиймээс ч бродкастын одоо хошуу чулуун зэвсгийн үеийн ганц барилга байгууламж бус тэр үеийн нийгмийг бүхлээр нь толдох боломж олгож байгаа юм. Мөн үүнээс ч илүүтэйгээр Шотландын энэ буйдхан нутагт Британий арлууд дахь шин чулуун зэвсгийн үеийн соёл иргэншлийн үлгий байгаа зогсохгүй ерөөсөө орчин цагийн нийт хүндрэлтний биш гэхэд өрний одоо соёл иргэншлийн үлгий нутгийн нэг болохыг одоо баталж байгаа юм. Идүүгээ аслагдмал байршлаасаа болоод оркины арлууд энэ одоо эртний түүхийг сонирхон судалдаг хэсэг бүлэг хүн аяллаа хорхооднуудын эс тооцвол жуулч тэр бүр зорж очихооргүй газрын тоонд орж байгааг бас ингэж яаж байгаа. Ер нь бол баг мартагдж байгаа гэсэн санаа хэлэх гээд байна л да. Гэхдээ чухам энэ онцлогоосоо болоод уг нутаг соёл иргэншлийн үлгий болсон байх магадлалтай. Эртний хүмүүсийн умард Европоос Британий арлуудаас их газрын Европт хүрдэг байсан гол зам дээр оршдгийн хувьд оркиныгийн арлуудад олон зүйлийн их тавигдсан бас маргаангүй. За эцэст нь эрт цагийн гайхамшигт эдгээр бүх дурсгалыг холбосон нууцлаг зам жим байгаа гэх мэт таамаглал бий. Хэрвээ эдгээр бүх дурсгал өөр хоорондоо холбоотой бол Скарабера төв нь байж байх одоо ингээд магадлал өндөртэй болчихж байгаа. Тэгвэл Скарабера балар эртний жирийн л нэг чулуун суурин бус эртний иргэншлүүдийн төв болсон хотуудын адил нийгмийн төв байж таарж байгаа байхгүй. Улс төрийн төв гэдэгтэй адилхан тийм. Гэвч үүнийг нотлох баримт бидэнд одоогоор олдоогүй байгаа гэж судлаачид үзээд байгаа юм тийм. За энэ зөвхөн таамаглалуудыгээр л үлдэж байгаа. Тэгээ энэ нэг гайхалтай дурсгалын тухай өнөөдөр бид ярьж байна. За маш сонирхолтой байлаа. Тэгээд нөгөө хүн төрлөختний түүх одоо бид яаж амьдарч исэн энэ бөмбөрцөг дэлхийхээ хаана амьдарч исэн энэ археологийн олдруудыг энэ удаагийн дугаар бол одоо хүн болгоны бас заавал мэдэх ёстой юм сонирхолтой мэдээлэл байлаа. Тэгээд багштай их баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамтаас үзэх сонсогч та бүхэнд их баярлалаа. За нэвтрүүлэг маань NTV болон Одмондөр радио 107 83.3 гэсэн хос төлгөөнөөр та бүхэндээ хүрэлээ. За нэвтрүүлгийг явах боломжийг олгосон гэр бүлийн сонголт Улаанбаатар гурил компани болон Цахим ирээдүйд хамтдаа G-Mobile компанийнхаа хамт олон их баярлалаа. Тэгээ дараагийнхаа гайхалтай археологийн дугаараар эргэж олцъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удааглын банкны дансга 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.